Амина өөрийнхөө инстаграмыг устгасан. Нэг комент үлдээсэн байсан л та. Ютубер Рубиг жоохон доромжилсан маягтай. Тухайн комент нь болохоор юу байсан бэ гэхээр доод үеийнхэн бичтэй тэгээ явуултаад иж болдго юм уу? Тэгээ хэрэгцээ итгэдэг хүний хариуцлага хаана байгаа юм бэ гэдэг дээр байгаа байхгүй юу? Сэнаа дэбрава нишинчлэх тавтамирал. За би өмнөх бичлэгээрээ яг одоо сошиал дээр шууган болоод би хүчингийн хэргийн талаар бичлэг хийсэн. Тухайн бичлэг дээрээ би өөрийнхөө үзэл бодлыг юусоо илэрхийлээгүй. Ерөнхийдөө тухайн хүний постыг тэр чигт нь бүрэн ихээр нь уншсан тийм бичлэг байгаа. За энэхүү хүчингийн хэргийн дараагаас сошиал дээр ер нь өмнө нь болж байсан хүчингийн хэрэгтэй холбоотой кейсүүдийг эргэн санаж дурсаж хүмүүс гаргаж ирж байна л да. Тэр дундаа одоогоос сарын өмнө хүчингийн хэргийн золиос босон гэх нэгэн охин, Амина гэх охин өөрийн инстаграм дээрээ бүжигчин төвөө өөрийг нь хэрхэн хүчирхээсэн талаар дээд бичлэг оруулсан. Тэгээд түүнээс хойш ерөнхийдөө сошиал тэр чигтээ талцсан. Бүжигчин төвөө бас өөрийгөө өмөрсөн бичлэг оруулсан. Би ямар ч буруугүй гэдгийг илэрхийлсэн. Тэгээд одоо энэ бүхний эцэст яг одоогийн байдлаар ямар байдалтай байна вэ гэвэл хохирогч охин гих Амина өөрийнхөө инстаграмыг устгасан. Яг устгасан уу, яг түр хаасан уу мэдэхгүй байна. Гэтэ инстаграмаас олдхон байлсан. Түүнээс өмнө аль үжээ төгөө ном хүчинсэн гэх бичлэгээ болон парт 2 гэх бас нэмэлтээр нь 2 3 бичлэг оруулсан байсан. Тэр бүгдийг устгасан. Тэгээд бас энэ хэрэгтэй холбоотой ютубер Руби бас өөрийнхөө ямар байдалд орсон талаараа өөрийнхөө YouTube сувган дээр бичлэг хийж оруулсан боловч түүнийгээ бас устгасан байгаа. За тэгэхээр яг энэхүү хэрэг дээр юу болоод өнгөрсөн бэ гэдэг дээр та бүхэнд мэдээгүй хүмүүс бас байж магадгүй. Ерөнхийдөө мэдээллийг хүргэе гэж бодож байна. Хамгийн эхлээд Амина гэдэг охин өөрийг нь Эрдэнэтэд бүжиг тэмцээнд орж байх үед өмнөх өдөр нь буудалд хонж таарсан тэр үед олуулаа гөөхилдэж унтаж байх үед төвгөө өөрийг нь хүчинсэн гэж одоо зарлсан. Түүний дараа бас парт 2 болон би өөрөө баталгаана гэдэг ч юм уу нэг тиймэрхүү бичлэгүүд оруулж исэн. Тухайн үед болохоор зөвхөн Аминагийн талаар ярьж байсан боловч Аминагийн дээр парт 2 гэдэг бичлэгэн дээр нь нэгэн хүн комент үлдээсэн байсан л та. Ютубер Рубиг жоохон доромжилсан маягтай. Тухайн комент нь болохоор юу байсан бэ гэхлээр ютубер Рубич бас ерөнхийдөө энэ бүжин клубд байсан. Доод үе дээрлэгдэг. Тэгээд тэр амир продакшныхаа эзэндээ явдаг, тэр хөгшин ахтай явдаг, байр ахуулсан. Тэг өөрөө доод үе дээрлэгдэг бийжж одоо тэр бүли дээрлэхэлтийн эсрэг гэд лаг юм ярьдаг, лаг инфлюенсерийн хин цагаан тагтаа болцсон гэсэн утгатай комментиг бичиж үлдээсэн байсан. Түүнийхэн дараа ютубер Руби ерөнхийдөө ганц комментоос болоод зөндөө олон хүмүүс өөрийнх нь талаар маш том цуу яриг дэгдээж магадгүй гэдэг үүднээс эхний бөгөөд сүүлийн удаа гэсэн мэдэгдэл бүхий бичлэг оруулсан. За тэгээд тухайн бичлэг дээр болохоор өөрийнхөө юу туулж амьдрсан талаар бол дэлгэрэнгүй өөрийнхөө тодорхойг хуваалцсан. Тэгээд тухайн бичлэг нь болохоор коммент унтраасан, коммент бичих ямар ч боломжгүй байсан. Ерөнхийдөө бол эмэгтэй хүнийхээ үүднээс бол би ойлгож байна. Өөрийнх нь хамгийн хар бараан дурсамж дурсахыг ч хүсдэггүй, хин нэгэнтэй хуваалцахыг ч хүсдэггүй тэр зүйлийнх нь талаар доромж маягаар коммент ütсэн байсан. Харин түүнийх нь эсрэг өөрийгөө өмөөрөг хамгаалах, ойлгуулах замаар бичлэг хийсэн. Одоо устгацсан учраас хүмүүс олж үзэж чадахгүй. Тэгээ тийм учраас ерөнхийдөө богинохон тайлбар хийчихье гэж бодож байна. Ютубер Руби өөрийнхөө бичлэгдээ юу гэж ярьсан бэ гэхээр амир гээд продакшн бүжиглдэг байсан. Тэгээ хөдөлмөрийн үйлчлэгт өртдөг байсан. Өөрийнх нь бүжиглсэн хөлс мөнгийг өгдөггүй байсан. Тэгээ ерөнхийдөө тухайн үед бас гэр бүлийн амьдрал таагүй байсан. Тухайн тэр хүний комментэнд бол хариу өгч байгаа юм л та. Тэгж бүли хийдэг байсан гэдгийг яагаад бүли хийх болсон бэ? Яагаад тиймэрхүү зүйл болоод өнгөрсөн бэ гэдгийг бол тайлбарласан. Дэд үедээ дээрлэхүүлдэг байсан учраас энийг байх ёстой зүйл гэж бодсон учраас үргэлжлүүлсэн. Гэхдээ бид үргэлж уушлалгүйдэг байсан гэдэг. Яг энэ талаараа ингээд тайлбар хийсний дараа бол нэгэн хүн бол өөрийнх нь нэг шавин юм шиг угаан чатаар бол бичсэн байсан. Та тэр үед бол яадаг байсан. Тэгэж ууралдаг байдаг, эмзэглдэг байсан юм шиг байлээ гэсэн чатыг явуулсан. Тэгээд тэгтээ битгий юм бодоорой, хэлж ярьсанд баярлалаа гэсэн утгатай чатыг Руби рүү өөрлөө чатаар бичсэн байсан. Түүнийг өөрөө Руби бол өөрийнхөө сторидээ оруулсан байсан. За дээрлэхэл тал дээр тиймэрхүү тайлбар хийсэн. Харин тэр Бачка хөгшин хүнтэй явдаг гэдэг дээр болохоор тэр Бачка нь болохоор амрын тэр эзэн Бачка гэдэг залуу шүү дээ. Тэр чинь амир олон насаар ах. Руби чинь тухайд 18 настай байсан.
Тэгтэл тэр 18 настай охиныг газлайт хийгээд хуураад тэ гэртээ авчираад унтаж хөвтөө тэгээ хэсэг ингээд өөрийнх нь зугаагаа гаргацсан байгаа байхгүй юу. Тэгээ ер нь бол ганц Рубич гэлтгүй маш олон охтуудтай тэгж ханддаг байсан байгаа. Тэгээ тэр Бачка гэдэг нөхөр болохоор өөрөө ихнэр хүүхэдтэй бэж ш. Тэгээд бүхэл бүтэн бүжгийн клуб хариуцж ижиж тэ. Тэгээд залуу охтуудтай тэгж хамаагүй тэгж харьцаж өөрийнхөө одоо эзэмшиж байгаа тэр клубыг өөрийнхөө муу зүйлд зориулж ашиглаж ингэж явж угаасаа болохгүй. Энэ бол хариуцлагатай тэр бүхэл бүтэн клубын эзэн хүн чинь хариуцлагатай байх ёстой. Нас бие дүрсүүний хариуцлага, бүжгийн клубын эзний хариуцлага, багшийн хариуцлага гэдэг ч юм уу те. Иймэрхүү хариуцлагуудыг өөрөөд хүүхдүүдэд үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Атал эсрэгээрээ тэдгээр охтуудаараа ингэ зугаацж явж исэн гэдэг нь бол өөрөө бол байж боломжгүй асуудал. Харин тэр Рубигийн кейстер болохоор хүчингийн эрэгтэй бол холбоогүй, хүчингийн эрэг биш. Ерөнхийдөө Рубиг нь толгойг эргүүлээд ашигласан байгаа байхгүй юу. Харин тэр байр ахуулсан гэдэг дээр нь болохоор Рубид бол зүгээр байр түрээсэлж өгдөг байсан юм байна лээ. Руби өөрөө тайлбар хийсэн. Харин дараад нь бас өөрт нь бол тэр бүжиг нь бол хөлс мөнгө багтай байдаг байсан. Тэг бараг мөнгөгүй хаяа бүжгэлдэг байсан. Гэвч санамсаргүй байдлаар өөр нэгэн хүнээс өөрийнх нь одоо бүжгийн хөлсийг үнийн дарж доошо буулгаж хэлсэн байсан гэдгийг өөрөө олж мэдээ. Тэгээс үлдээ бол харилцаагаа тасалсан гэдгийг хэлсэн. Харин тэр Бачкан байр авч өгсөн тэр байр түрээсэлж өгсөн гэдэг дээр бол ер нь бол зүгээр байр түрээсэлж өгсөн нэртэй л байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхээр тэр Руби гэдэг охины чинь ерөнхийдөө бүжгийн хөлс мөнгөний өгдөггүй байсан байгаа шүү дээ. Тэгэхээр чин аль үзэн Руби өөрөө бүжиглээ тэр мөнгө олцсон л байгаа гэсэн үг байхгүй юу. Зүгээр нэрэн дээрээ тэр Бачка тэр Руби гэдэг охин байр түрээсэлж өгдөг л нэртэй байсан. Хүүхдүүдийг ашиглаад зүгээр өөрсдийнх нь мөнгөөр өөрийг нь яаж байгаа юм шиг баярлуулж байгаа халамжилж байгаа юм шиг л дүрсгдэг л байсан байгаа байхгүй юу. За Рубигийн гестер бол юм байгаа. Руби бол яг тухайн үед газлайт хийлгүүлсэн гэдгээр хохирогч харин хүчингийн эргийн бол хохирогч бол биш. Жохоо 18 дахь толгой эргүүлүүлээд ингэ яасан. Тэгээд яг Амина гэдэг охин өөрийнхөө төөгөд хүчнүүлсэн гэдэг бичлэгээ гаргаж тавьснаас болоод түүн дээр бичсэн комментэн дээр Руби хариулт болгож бичлэг хийж оруулсан л да. Гэтэ одоо Амина өөрөө бүх бичлэгээ устгасан. Тэгээд бас Руби бас бичлэгээ устгачихсан. Тиймэрхүү байдалтай. Тэгэд Амина болохоор өөрийнхөө одоо Instagram-ийнхаа яг устгасан уу мэдгүй байна. Тэгэж одоо устгах ч юм уу одоо итгэхгүй болгохоос өмнө бол тий би ингээ хууль цагдаагаар явсан бол ялахгүй байсан гэж утгатай нэг пост оруулсан байсан. Тэгэхээр энэ бол угаасаа хууль хүчний байгууллагад өөрийгөө хүчндүүлсэн гэдэг албан ёсоор өргөдөл бичиж одоо төвөг эсрэг бол гомдол гаргаагүй гэсэн үг. Тэгэхээр энэ хэрэг дээр болохоор айгүй жоохон маргаантай эргэлзээтэй асуудал байгаад байна л да. Яагаад вэ гэхлээр тэр Амина гэдэг охин болохоор өөрөө Instagram дээрээ зарлж бичсэн. Гэхдээ дараад нь тэр Нико гэдэг нэг нүрээрээ дүрэн шивэстэй нэг залуу байгаа шүү дээ. Тэрнтэй ингээд холбогдоод яг Никон ч холбогдсон юм уу тэр өөрөө ч холбогдсон юм уу тэр талаар мэдээллийг бол би мэдэхгүй байна. Тэр хоёр хамтдаа нийлээд бичлэг оруулсан байгаа шүү дээ. YouTube дээр бичлэг оруулаад. Тэгээ тэрч бүхэл төөгөг ихнэр ганзайд ярьсан утасныхаа яриаг ингээд бичлэг болгоод тэр Нико гэдэг залууд өгчихсөн тийм. Тэгэхээр энэ бол эргэлзээтэй ерөнхийдөө нэг талаараа үнэхээр тэр төөгөд хүчндүүлсэн байх магадлалтай. Хоёр талаар хүчин биш, хүчин болоогүй байх магадлалтай ч юм уу те нэг тиймэрхүү таамаг байгаа даа. Яагаад вэ гэхлээр тэр YouTube дээр бичлэг оруулаад байгаа тэр Нико гэдэг залуу болохоор тэр төвгөөг ер нь дарж авах гэсэн үү эсвэл сонзонтой байсан уу эсвэл төвгөөг сошиал дээр маш их одоо сургалтууд явуулаад мөнгө олоод байсан учраас ерөнхийдөө өөрийнхөө өрсөлдөгчөө буулгаж аваад өөрөө бас ингээд өөрийн гэсэн community-д босгох гээд ерөнхийдөө жоохон хандлтын төлөө гэх үү тийм зүйл хийсэн байж болох талтай юм шиг ингээ харагдаж байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхлээр одоо тэр YouTube дээр байгаа тэр Никогийн сувг дээр тавигдсан бичлэгүүд нь одоо хүртэл байж байгаа. Тэгэхээр тэр Нико гэдэг хүнд тэр бичлэг тэр өөрийнх нь YouTube дээр тэр хаягн дээр байх нь ашигтай байгаад байгаа учраас байлгаж байгаа. Тэгтэл Руби яагаад бичлэгээ устгаж байгаа вэ гэхлээр Рубигийн хувьд чинь өөрөө хизээч энэ талаар дурсаж ярихыг хүсдэггүй зүйлийн хандлаар тайлбар хийж ярьсан. Тэгж тайлбар хийж ярьсаар байтал стил хүмүүс үзэн ядсаар байсан шүү дээ. Одоо жишээ нь одоо өөрийнх нь тэр бичлэгэн дээр комент өчөх боломжгүй байхад чинь бүр зорж тэрэз дээр бас тий нөхөртэй хүүхэдтэй хүнтэй явснаа бол эвтэйхэн өөрийгөө өмөрөөл тайлбарлчлаа гэж хэлж байгаа байхгүй юу. За яг хуу 25-аас дээш юм уу 30 настай эмэгтэй хүн их нэртэй хүүхэдтэй гэдгийг мэдсэрэж явуулсан бол тэрийг бол их нэртэй хүүхэдтэй гэдгийг мэдсэрэж чи явуултлаа гэж чижилж болно л доо. Гэхдээ 18 настай хүүхдийн толгойг тэр 20 настай эхнэр хүүхэдтэй тэр Бачка гэдэг хүн 18 настай хүүхдийн толгойг эргүүлсэн байхад тэрийг бол нөхөртэй хүүхэдтэй хүнтэй явуулсан
гэж бол хэлж бол болохгүй байх гэж би бодож байна л доо. Гэхдээ яг уу айхтар те бүр ингэ жоохносоо ингээд том хүний бүр амар санаа те 25-30 настай эгчнэр те залгихаар амар санаа тогтод байдаг л та бас үгүйсэхгүй. Гэтэ би бол тэгэж тиймэрхүү дайралтууд ирэх ч юм уу ингүүл жоохон өөрөө бид өөрт нь бас хэцүү байсан байх. Тэгэл ер нь устгасан байх. За тэгээ Амина болохоор одоо ингээд бараг сарын өмнө энэ хэрэг гарсан штэ. Өөрөө ингээ хүчндүүлсэн, ингээ зарлаад ингээ ярьсан. Тэгтэл түүн дээр нь бас хэдийдэн логик алдаа гарч байгаа юм л да. Үнэхээр хүчндүүлсэн гэх нь батлах үнэхээр хэцүү. Тэр чинь яагаад тэг олон жилийн өмнө болцсон байгаад идэг. Одоо жишээ нь юу яасан байгаа штэ. Тэр Эрдэнэтэд бөөнөрөө гөөхилдэж унтахад хүчндүүлсэн ингээд өөрөө хэлсэн. Тэгтэл төөгөө болохоор тэр өдөр юу ч болоогүй. Тэр өөрөө над дээр хурж ирж унтсан гэж яриад байгаа штэ. Тэр Амина гэдэг охин өөрөө миний ээж орж иж унтсан ингээд. Тэгээ гол нь яг энэ хэсэг дээр болохоор би гайхаад байна л да. Тэр жоохон охин өөрөө юун дээр төөгөө дээр хурж иж унтсан байж болно. Гэтэ тэр чинь жоохон охин. Тэгээ тэнд чинь ингээд пив уусан гэж байгаа штэ. Төөгөөр амар хүлэмжшүүлсэн. Пив уусан бүгдээрээ за насан туршид нь пив уугаар аж гэсэн ч гэлөө. Тэгээ тэр охиноо тэг хамгийн аимшигтай тэр Амина гэдэг охиныг насанд хүрээгүй гэдэг нь мэдээгүй ч шиг юу. Нөгөө нэг алдарт хүчндэгч нарын нөгөө нэг классик алдарт үг байгаа зү би насыг нь мэдээгүй. Педо хүчндэгч нарын алдарт үг шүү. Энэ бол зөвхөн Монголд биш дэлхийд даяар бүгд хэрэгэлдэг. Би тэр охиныг насанд хүрээгүй нь мэдээгүй. Тэгэхээр энэ үг бол угаасаа ямар ч хүчндэгч ашигладаг үг учраас энд нэг итгээд авах шаардлага байхгүй. За тэгээд төөгөө болохоор өөрийгөө хамгаалаад тэр охин өөрөө над дээр хурж ирсэн гэсэн байгаа штэ. Гэхдээ энэ дээр болохоор би яг тэр охин өөрөө хурж ирсэн ч гэсэндээ төөгөөгийн хариуцлага хаана байгаа юм бэ? Төөгөж өөрөө насан туршсан байгаа юм штэ. Яг тэр одоо Аминатай тийм харилцаа болохоос өмнө өөрөө их нэртэй хүүхэдтэй байсан салцсан нэг амьдралтаа алдаад үтцсэн байсан хүн штэ. Тэгээ бас дээрэс нь гадаад дотоод явцсан Америкэн тэр явцсан те ингээ бүжийн ертөнц мөрцөд ингээ судалсан ингээ лаглаг юм илүү сурцсан дараагийн үеуд хүүхдүүд юм заахаар ирсэн. Тэгээд бас тэр төөгөө 116 гэдэг нэр нь өөрөө одоо 116-ийн 1:16 гэдэг чинь болохоор Ром 1-ийн 16 гэдэг одоо Библийн ишлэл үүдэг шинэ гэрээний ном дээр байдаг. Би сайн мэдээнээс ичихгүй гэд би одоо Христэд итгэдэг хүний одоо тэр илэрхийлэл болсон тэр одоо хүртэл яд нь штэ. Төөгөө 116 гэсэн одоо хаягтай YouTube хаяг дээр тийм нэртэй байдаг штэ. Тэгээ би гайхаад байна л да. Энэ хүнд чинь төөгөө гэдэг хүн чинь 3 төрлийн хариуцлага байх хэрэгтэй байхгүй юу? Бараг 4 ч юм уу те. Яагаад гэвэл нэгт насанд хүрсэн хүний хариуцлага байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн одоо бага насны хүүхд өөрт нь хайр зарлаад ирэхэд те уушлаарай ахын дүү ингээд миний дүү ингээд өөрийнхөө үеийн хүнд уучраа те би ахын чамд хөгшнө гэдэг ч юм уу. Ингээд түлхээ уулах хариуцлага байх ёстой байсан. За тэгээд үүний хоёр дахь хариуцлага болохоор байна штэ. Бүжгийн клубын эзэн төөгөө 116 гэдэг бүжгийнхаа тэр клубын эзэн байгаад байгаа. Багш байгаад байгаа. Доод үедээ ингээд одоо үлгэрлэх, зааварчлах те тийм хүн байгаад идэг. Тэгтэл тэр багшийн хариуцлага хаана байна вэ? Доод үедээ үлгэр дүүрэл болох хүн чинь тэгээ доод үеийнхаа хүмүүсийнхаа нэгийг ингээ оролдоод ээж болдго юм уу тийм үү? Болохгүй шүү дээ. За тэгвэл түүний дараа 3 дахь хариуцлага гэж байгаа. Тэр 3 дахь хариуцлага нь болохоор энэ төөгөгдөг хүн болохоор бас сая юун дээр их нэртэйгээ гэрэлтэй отлуулахдаа бас сүмд гэрэлтэй отлуулж исэн. Амьд өсөмийн пастор Батуултаар гэрэлтэй отлуулж исэн. Тэгэхээр ерөнхийдөө бол өөрийгөө Христэд итгэдэг гэдгээ зарладаг, илэрхийлдэг. Тэгэхээр тэр 3 дахь хариуцлага нь хаана вэ? Христэд итгэдэг хүнийхээ хувьд тэр хариуцлага нь хаана байна вэ? Тэр төөгөө 116 гэдэг бүжгийн клубыг байгуулсан байсан үе. Алижан Христэд итгэдэг болчихсон байсан үе. Тэгэхээр чин тэр Христэд итгэдэг гэдэг хүний хариуцлага нь хаана байгаа юм бэ? Христэд итгэдэг хүмүүс чинь одоо нэг хүмүүст одоо нэг гигэн юм ярьж хүмүүсийг урайлж те гим нүгэл энэ бол болохгүй гэж ингэж яах ёстой хүн атал эсэргээрээ тэр хариуцлагаа үүрхгүй ингээд өөрийнхөө тэр бүжгийн клуб биш юу чинь Амина чи өөрийнхөө бүжгийн клуб биш тэр амирынхын бүжигчин байсан гэлөө тэгээд өөрийнх нь биш байлаа гэсэнд тэр доод үеийнхэн бүжигчтэй тэгээ явуултаад иж болдго юм уу энэ ч Христэд итгэдэг хүний хариуцлага хаана байгаа юм бэ гэдэг дээр байгаа даа байхгүй юу? Тэгээд тэр би энэ болохоор 3 дахь хариуцлага тэгээд би магадгүй 4 хариуцлага яригдана гэдэг гэж хэлсэн. Тэгэхээр тэр 4 дахь нь болохоор гадаад дотоод яваад ирсэн байгаа штэ. Одоо гадаад дотоод явж галуу шууны мах хідэн юм үзэж нүд тайсан гэх. Хүмүүс тэгж л харж байгаа ш. Тэг бүжийн одоо лаг юунд орсон. Авьяаслаг монголчууд энэ төрд орчихсон. Тэг гадаад дотоод явчихсан. Тэгээд юм үзэж нүд тайсан хүн байгаа гэж байгаа штэ. Тийм хүний хариуцлага хаана байгаа юм бэ? За яг энэний ч нэг оруулах шаардлагач байна уу да гадаад дотоод явсан ч гэлтгөө нүдэд тайлж амжаагүй ч хүмүүс ч бас байдаг л та. Төөгөө болохоор тэр охиныг болохоор айгүй буруутгах гэсэн шүү дээ.
Өөрөө нөө доодох юмныхаа зургийг нааш өөрөө явуулаад өөрөө шөнө 2 цагт ирсэн. Эхний өдөр Эрдэнэтэд гөөхөлдөж шанахад юу ч болоогүй энэ төр гээл те. Тэгэхээр би болохоор ерөнхийдөө бол ингэж таамаглаж байна. За энэ тэр охин болохоор яах вэ? Амина гэдэг охин өөрөө Монголд амьдардаг юм шиг байгаа. Тэг гадаадд байдаг. Энэ хэргийн араас хөөцөлдөх боломжгүй бас батлах боломжгүй байгаа юм шиг байгаа юм. За тэгвэл нөгөө талаас өөрийгөө айгүй хамгаалаад бичлэг хийсэн. Тэгээ өөрийнх нь нөгөө доод шавнар туроолууд ингээ хамгаалаад нөгөө охиныг бас юу ч дайрч доромжилсан байх уу те. Ингээд комментор ч юм уу эсвэл чатаар ч юм уу те ингээд яаж л дарамтлж зогоосон байж болно шүү дээ. Нөгөө охин туйлцсандаа өөрийнхөө бас сошиал хаягууд устгасан байх боломжтой. Гэхдээ яг тухайн үед юу болсон бэ гэдэг магадлал төр болохоор ингээ харахаар энэ яг нэг баталгаатай, нотлогоотой логик шууд яг ингэсэн тэгсэн тийм юм болсон гэд одоо миний нөгөө өмнөх бичлэг дээр хүн 40-аас үний постыг би тэр чигт нь уушаад тэр бол маш тодорхой байсан шүү дээ. Анхаарал Аминагийн зүгээс болохоор яриа нь жоохон зөрөөдч гэх юм уу өмнө хүчндүүлчихэд яагаад дахиад гэрт нь явж очиод байгаа юм бэ гэдэг чинь бас ингээд айгу сонирн байгаа даа байхгүй. Нөгөө нэг тэр хүмүүсийн одоо тэр охины эсрэг бичиж байгаа комент нь баг батлагдах гээд байгаа байхгүй юу. Өөрөө дурандаа явж очсон гэдэг чинь одоо баг батлагдах гээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол ингээд өөрийг тэр охин өөрийг ингээ хамгаалж ингэж ярихтаа болохоор логикийн хувьд ч юм уу эсвэл ингээд өөрийнхөө хэрэгжилж ярьж байгаа үйл явдлын хувьд дарааллын хувьд ингээд гаргалгаанууд ингээд таарчгүй байгаа. Тэгэхээр миний хувьд таамаг бол ийм байна. За тэр Эрдэнэтэд бөөнөрөө ингэж унтж байгаад бол яагаагүй хөө тэр олон хүний нүдэн дээр бол хүчинцэн болон тэгэхээр байгаагүй байх гэж би бол бодож байгаа. Харин бас нэг өөр охин яасан байсан шүү дээ. Тэр Аминаг ярьсны дараа нэг хүслэн гэдэг охин YouTube дээр ороод харуулаад доош тэр бичлэг байлээ л дээ. Тэр шин бол төвөө Аминыг оролцсон гэж хэлсэн байсан. Тэгээд тэр Амина төвөөгийн ихнэр ганзаяатай уцаар ярьсан бичлэг байгаа шүү дээ. Тэр бичлэгэн дээр болохоор ганзаяа болохоор тэгжсэн. Би ингэ нөхөртөөгөө ярьсан. Тэгээ маань нөхөр болохоор тэр Эрдэнэтэд байсан шүн дээр бол хоёрын оронд юу ч болоогүй юм байлээ шүү дээ. Үнсэлцгээс цаашаа юм болоогүй юм байлээ шүү дээ гэж хэлсэн байсан шүү дээ. Тэгэхээр ийм байгаад байна л да. Төөгөө болохоор 2-1-ээр ингээ ялагдчих байгаа гэсэн үг л дээ. Яагаад вэ гэхлээр төөгөө болохоор тэр Эрдэнэтэд болохоор юу ч болоогүйгээд эхнэр нь болохоор үнсэлцсэн гэж хэлээд өөр хүслэн гэдэг охин болохоор Аминаг оролцсон гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ болохоор яг нэг хүчингийн одоо анхан шатны хэлбэр гэх юм уу. Нөгөө охиныг пи уусан согтуугаар нь далимдуулаад өөрт нь одоо сайн байгаа тэр сэтгэлийг нь далимдуулаад одоо өөрийг нь крашилтаглаг авах гэж боддог байсан гэж Амина өөрийг хэлсэн шүү дээ. Тэгэхээр чин тэр жоохон охин одоо ингээд хайртай, дуртай ингээ ах минь гэж бодож байтал нөгөөдг нь яг тэр сэтгэлийг нь далимдуулж ашиглаж ингээд өөрт нь хурж оролцсон байгаа даа байхгүй юу. Тэгэхээр тэр шөнийн 2 цагт бол жоохон 14-тэй охин бол тэгж өмнө нь юу ч болоогүй байхад те ингээл шууд дурандаа те ингээл шин таксидад очино гэж бол байхгүй л байх. Тэгээ бас дурандаа тэгж нөгөө доодгийнхын зургийг бол дараад явуулна гэж бол байхгүй. Тэгэхээр тэр Эрдэнэтэд хондог шин бол оролцсон ч юм уу, үнсэлцсэн ч юм уу, ямар нэгэн байдлаар нэрхэлж таалдаг ч юм уу, нэг тийм дараагийн харилцааны суурь тавигдсан байгаа даа байхгүй юу. Тэгэхээр тухайн үед болохоор олонний нүдэн дээр юм болоогүй байж магадгүй. Харин түүний дараа тэр шөнийн 2 цаг тэр охин болохоор такси барьж очсон гэдэг байгаа шүү дээ. Тэгээ тухайн үед юу болсон байж болох вэ гэж би таамаглаж байгаа вэ гэхлээр байна шүү дээ. Хизээч 14 настай охин өөрийнхөө доодхын зургийг аваад эрэгтэй өнөр явуулах ухаан сэтэл төрөхгүй. Эрэгтэй нь л одоо хөшүүрэг хийсэн байгаа гэсэн үг. Юу гэж ч одоо чадлсан байж болох уу? Уус нэрээ чистэ хөөрхөн охин байсан мэт ахтан таалагдсан малагдсан гэл. Үгүй бол нөгөө охин чи өөрөө яг агаа та юу гэж дадаа гэсэн ч юм болов. Тэгээ ямар ч нэг чат ихэлсэн. Тэгээ тэр Эрдэнэтэд босон шин угаас юу ч болоогүй учраас төгөө өөрөө асуусан байх. Тэр өдрөөс нэрээ олонний нүдэн дээр хоёлаас яаж чадаагүй тест нэрээ хоёлаас нэрээ дуусгаагүйгээ гүцээх юмсан гэдэг ч юм уу те. Хэвээ нөгөөдгий чинь харж чадаагүй шүү тест нэр ямар юм байсан болоо гэдэг ч юм уу. Нэг тэгэж ингэж өдөж хатгсан шинжтэй чатыг бол явуулсан байгаа. Тэнгүүд нөгөө жоохон охин чи юугаач мэдгүй өнөөрэ харуулчвал энэ ах яах юм надад одоо намайг таалах юм болов уу найдсан ч юм уу те. Тэгээд зургийг явуулсан. Өөрөө дур мэдэж биш нөгөө хүнээрээ хатгах одоо төөгөө хатгалах хийж ижил тэр зургийг авч байгаа гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тэгэж нэг эрэгтэй хүнээс бусад хүмүүс бол эмэгтэй хүн бол тэгэж дур мэдэж яадаггүй. Доодхын зургийг бол тэгээ эрэгтэй хүнээр явуулаад байхгүй. Эрэгтэй хүн асуусан цагт хосын харилцаанд орсны дараа ер нь эмэгтэй хүн явуулах хандлага байдаг. Өөрөө нэг дур мэдээл зургийг аваад эрэгтэй хүн рүү тэгээ нэг явуулаад идэгч тийм нас бие төрсэн эмэгтэй хүн бол байхгүй байх гэж бодож байна. За тэгээд өөрөө нэхэж хатгалах хийсэрэж байгаа тэр нөгөөдгийнхэн зургийг авчингуудаа төөгөө болохоор ямар хандлага гаргасан байж болох вэ гэхээр өөстө нэрэ наасын гоё яасан гоё да тест нэрэ болдог бол яг одоо хүрх юмсан гэж тэр жоох охиныг бол асаасан л байж тараа штэ. Тэнгүүд нөгөө охин чинь нэрэ би бараг гэстэ нэрэ
энэ сайн ахта тий юу нөгөөдхийн зургаа үзүүлсэн баг одоо явж чаа бит хоёрыг нээдэр олчих юм бол баг энэ ах минийх болчих юм гээд найдсан байгаа даа байхгүй юу. Тэр жоохон охины хувьд болохоор тэр чинь найдвар ингээд хайр яваад идэг. Гол нь тэр хүн болохоор крашлдаг. Тэгээ найдсан. Тэгээ хэрвээ би энэ хүнд нөгөөдхөө харуулах ч юм уу, хэрвээ би энэ хүнтэй унтчвал энэ хүн минийх болчихно гэдэг ч юм уу. Үүнийг хайр гэж андуурж явж исэн байж болох талтай байгаа байхгүй юу. Тэрнээс гадна одоо үнийг үзэж байгаа охтууд те өсвөр насны хүүхдүүд ч юм өсвөр насны охинтой ээж аав ч юм уу охинтойгоо сайн ярилцж байгаарай. Тэгээд хин нэгний хүнд хайртайгаа батлахын тулд унтах ч юм уу нэг иймэрхүү үйлдэл бол хизээч байж болохгүй шүү. Тэгээд яг уу нөгөө охины хувьд болохоор хайртайгаа батлах гэж юм уу тэр шин явж очсон тэгээ тийм зүйл болоод өнгөрсөн л баг. Тэгтэл тэр төөгөөгийн хувьд болохоор нөгөө охин зүгээр ганц шөнийн дугаа байсан байгаа даа байхгүй юу. Тэгээ ер нь бол жоохон хөлтөд угаас эрэгтэй хүүнийг унтчих юм бол минийх болчихно гэдэг ч юм уу те ингээд унтаж хайраа баталгаажуулж илчлэнэ гэдэг ч юм уу тийм зүйл бол байж болохгүй. Тэгээ нэг иймэрхүү зүйл болсон байж магадгүй л гэж би таамаглаж байна. Тэгээд түүний дараа тэгэл төөгөө яах вэ? Угаасаа тэгэл октоор зугаа хийгээд ч юм өнгөрдөг ч юм уу. Тэгтэл тухайн үед амина хайр гэж бодоод ингээд явжсэн чинь хизээч тэр харилцаа өргөжлөөгүй хизээч тэр харилцаа албан ёсных болоогүй тэгээд ашиглуулсан гэдгийг мэдээ сэтгэлээр унаа тэгээ олон жил сэтгэлийн ингээд гүн шаналл ингээд өртөөд явж байгаа ч юм билүү те тэр бичлэгээд өнгөж оруулсныхаа дараахан одоо энэ бүх шаналлаас яаж гарсан бэ гэвэл бие тэргэлсэн л гэж ингээд ярьсан байсан шүү дээ тэгээ бас өөрөө аимшигтай турцсан байсан тэгэхээр энэ бас л нөгөө талаар сэтгэл зүг нь гэмтээсэн байгаа даа байхгүй юу насанд хүрээгүй жоохон охиныг өөрийнхөө ганц шөнийхэн жаргалын төлөө ашиглаад хайцсан байгаа даа байхгүй юу. Тэр төөгөө гэдэг хүн чинь өөрөө ээжтэй, эмэгтэй дүүтэй одоо бүр охинтой хүн штэ. Тэр жоохондоо тэгээд одоо 20-д настай тэр ч жоохон жиш нас биед хүрсэн л бол хүн байгаад байгаа Христэд итгэдэг л хүн байгаад байгаа юм. Тэгээд тэр үедээ яагаад тэр өөрөө эмэгтэй дүүтэй юм байж яагаад тэгээд жоох октоор зугаагаа гаргаад яваад исэн юм. Энийний үүлийн өөр одоо карма гэдэг ч юм уу тэр зүйл нь одоо битгий төөгөөгийн охин дээр тэр жоох охин дээр битгий ирээсээ билээл гэж бодох юм да. Тэгээ бас ер нь төөгөө чинь өөрөө ер нь жоохон охтуудад дуртай ер нь педо маягийн дуу нэг тийм хандлага гаргадаг шүү дээ. Золбоо ТV-гийн нэг бичлэгэнд орж явахдаа золбоод хүртэл жоохон охинтой суудаа нөр энийг үзэж байгаа жоохон охин баг бэлэн тань чамтай суугаад баг бэлэн байгаа гэдэг ч юм уу нэг тиймэрхүү ярьж л байдаг. Тэгээ бас сургалтынхаа охтуудад чи одоо мундаг болоод ингээ мөнгө олоод лаг болчоод 18 охин аваа сууж болно штэ гэж яах шиг. Тэгээ энэ надад аягүй сонь санагдаад идэг. Энэ төөгөө одоо үеийнхээ охтын санааг одоо үеийнхээ эмэгтэйчүүдийн санааг гүйцэхгүй болохоор жоохон охтуудын толгойг эргүүлэх дуртай байдаг юм уу? Эсвэл залуучуудыг бас өөрсгөө бодд юм уу? Яад юм те. Үеийнхээ охтын санааг нь одоо гүйцэхгүй болохоор жоохон охин авд сууж гэж хэлээд байгаа юм уу? Юу унд ч өөр хэлээд байгаа юм те. Нэг сонь педо нарыг дэмжиж байгаа юм шиг нэг тиймэрхүү нэг санагдаад идэг. Тэгээ тэрнээс гадна тэр төөгөөгийн одоо тэр бичлэг байгаа штэ. Өөрийгөө одоо хамгаалж байгаа би тэр хүчин хийгээгүй гэж өөрийгөө өмгөөлж хамгаалж байгаа тэр яриатай бичлэг байгаа шүү дээ. Тэр нь одоо YouTube дээр байгаа л та. Тэгээ тэр бичлэгийг та нар үзээрэй гэд хүний тарих угаагаад айгүй сурцсан үгний сонголт тэмтрэн ингээд зүгээр л та нарын тархийг бол угаагаад сурцсан байлээ шүү. Зүгээр хүнд ямар үг хэлвэл таалагдхаа мэддэг те. Уул нь тэрний оронд те төөгөө одоо яг миний таамаг шиг зүйл хэрвээ болсон бол штэ уул нь тухайд үгүй би бол хүчндээгүй. Гэхдээ энэ охин бит хоёрын хувьд айгүй тийм романтик харилцаа болоод өнгөрсөн. Гэхдээ тухайн үед хэрвээ эмзэглсэн бол тэ намайг уучлаарай гэдэг ч юм уу те нэг тийм чин сэтгэлийн хариуцлагатай эр хүний зүгээс уучлалт гуйдсан бол те арай ондоо байх байсан байх л та. Тэгтэл ерөөсө тэр ч ихтэй өөрийнхөө арьсаа хамгаалсаар байгаа л те. Өстө тийм зүйл болоогоо да гэл тусгацсан. Тэгээ ийм зүйл бол байж болохгүй л те. Нөгөө тэгүр тэр Амина гэдэг охин тэгээд тэр Нико гэдэг энэ хоёр болохоор хоёулаа болохоор төөгөөд ерөнхийдөө дургу. Тэгээ ерөнхийдөө төөгөөг буулгаж авах ч юм уу нэг тийм сонирхолтой байдаг байсан байж магадгүй эртнээс ингэж боддог. Никон тустай тийм Аминын тустай тэгтэл энэ хоёр хүн чинь одоо миний дайсны дайсан бол миний найз гэдэг шиг энэ хоёрынхоо санаа нэгдсэн байж болох талтай. Тэгээ ягаад хүмүүс ингэсэн штэ 9 жилийн дараа гинт яагаад одоо ярьж байгаа юм бэ да гэж тэгжсэн. Тэгэхээр яг хуу энэ дээр болохоор ийм гаргалгаа байж болно л доо. Саяхан төөгөөгийн одоо хурим болоод те хурмынхаа бичлэгийг ингээл YouTube дээр оруулаад зөндөө олон хүмүүс одоо төөгөөгийн талаар бодох бодол нь өөрчлөгдөж эерэг болж солигдож эхэлсэн шүү дээ. Тэгтэл тэрнээс өмнө баян хатан мааваараа дамжуулж хөрөнгө мөнгөтэй болчоод баян хүнтэй сууж хөрөнгө мөнгөтэй болчоод залуусыг баяж байргээ худлаа яриад залуусын дэрхийг угаадаг барьдаг гэдэг ч юм уу те нэг ерөнхийдөө нэг ийм хандлагатай сошиал сүлжээгээр бол ерөнхийдөө
төвөг маш их үзэн яддаг байсан. Тэгэхээр яг энэ үед болохоор Аминанч тэр төвөг үз яддаг байгаа тэр Никонч тэр ерөнхийдөө аль нь болохоор ер нь жоохон тайван байсан баг яг энэ үед болохоор яг угаасаа бүгд төвөг хангалттай үз яддаг учраас окей гэд ингээд кармагаа үүрж байгаа юм байна гэдэг ч юм уу За тэр хин Амин нь бол за энэ төвөг бол хүртэх ёстойгоо хүртэж байгаа юм байна. Угаасаа хүмүүс үзэн ядж байгаа юм байна гэд ингээд бодоод ингээд яг тайвшраа явж исэн байж магадгүй. За тэгтэл Никогийн хувьд гэсэндээ бас нэг тиймэрхүү үзэн яддаг ч юм уу нэг ийм хүн ингээд угаасаа нэг хүмүүс хангалттай үз яддаг. Окей зүгээрээ ингээд тайвшраа явж исэн чинь одоо ингээд их нэртэйгээ хурмаа ичээд тэр талаараа айгүй гой гайхалтай 2 3 дугаар ингээд влог орууллаа штэ айгүй гоё эдиттэй үнэхээр гайхалтай үнэхээр л нэр гайхалтай Netflix-т баг өгчмөр тийм хурмын гоё влог байсан штэ. Тэгвэл түүний дараа болохоор төвгийн талаар сошиал дээр айгүй эрэг мессеж явж эхэлдэг болсон л да. Яа тэгэхээр хүн чинь өнөө хурим тэгээд ихнэр нь бас жирэмсэн байна гээл хурмынхаа үеэр ихнэр нь жирэмсэн гэдгийг зарлаад ч юм уу Угаасаа хүмүүс болохоор хурмын дээр нь ямар ч монгол хүн нэг ад жаргал хүсдэг ч юм уу Тэгээ бас дээрээс нь тэр хурим дээр чинь Монгол өв соёлыг харуулсан тийм хувцаслалт ер нь монголчууд хурим байсан учраас ерөнхийдөө ард иргэдийн хайр инэрлийг татсан үзэн ядалтыг бол ер нь бол болиулж чадсан гэдэг ч юм уу нэг тиймэрхүү нэг ард иргэдийг зөөлрүүлэх хандлага нь болохоор ерөнхийдөө аягүй сайн ажилласан гэх юм уу да. Тэгээд ерөнхийдөө төвөг үзэн яддаг байсан хүмүүс нь багасж эхэлсэн. Үзэн ядагч багасж эхэлсэн учраас ерөнхийдөө тэр Амина гэдэг охин би тэр хүнд ашиглуулчаад ингээд зовж шаналж байхад энэ хүн одоо ингээд кармагаа идэлгүй ингээд гой сайхан жаргалтай явж байгаа юм гэж бас бодсон байж магадгүй. За тэгтэл тэр Нико болохоор за энэ хүнийг бол хангалттай хүмүүс үгүй яддаг. Окей гэж бодож исэн байж магадгүй. Тэгтэл яг хурим мурмаа хийгээд ингээд лаг бас яатсан чинь нөгөө Нико гэдэг хүн чинь энэ хүн чинь бүртэн нэрээ одоо дарагдахааргүй айх тэр сүртэй одоо тийм амир юу болох нэр хүнтэй болох гээд байна гэдэг ч юм уу тэгэж бодоод жоох атаархсан уу үгүй бол өөр ингэсэн маш олон community-тэй болох гэсэн үү яг тийм төөгөө дургу гэсэн хүмүүсийг өөртөө цуглуулж авч community босгох гэсэн үү яасан ямар ч гэсэн тэгэл амир чичрээл төвөгийн эсрэг янз бүрийн бичлэг хийгээл ингээл тэр Аминадаа ярилцсан бичлэгүүдээ YouTube дээр оруулаад одоо хүртэл байлгасаар байна. Гэхдээ ер нь альч кейс нь байсан төвгөө бол буруутай л бол буруутай насбын төрсэн хүний хариуцлага үүрч чадаагүй жоохон охиныг ашигласан гэдэг дээр бол угаасаа буруутай байгаа штэ. За тэгэхээр энэ хэрэг дээр нэг миний сэтгэгдэл нэг иймэрхүү байна. Ерөнхийдөө өнөөдөр шууд камера асаагаал шууд биччихлээ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяртай.